өмнөх хэсэгт салбар жижиг учраас энэ мэргэжлэр ажиллаж байгаа хүмүүс ажлын байр хүмүүс гэдэг. Энэ ажлыг захиалагч талын хүмүүс мэдэхгүй учраас үнэлүүлэхийн тулд маш их зүйлсийг тайлбарлах хэрэгцээ гардаг. Цаад хүн ч бас ойлгож байгаа хэрэгэлзээтэй. Тим сэдвийг өөрийнхөө гонигтай түүхтэй нийлүүлж ирсэн. Энэ бичлэгийг хийж байгаа шалтгаануудын нэг нь энэ мэргэжлийг мэдгүй бусад хүмүүст анимашны талаар ойлголт өгч мэргэжил нэг тандуудтай багч гэсэн тус болохыг зорж байгаа. Мөн ийм мэргэжил эзэмших гэж байгаа хүмүүс энэ салбар дотор ер нь юу болдог? Цааш ирээдүйд чинь та бүхнийг юу хүлээж байгаа вэ гэдгийг хонцгоос тайлбарлахыг төрлөө. За яагаад заавал анимашн хийх гээд байгаа вэ? Нэг өдөрт 24 цаг байдаг. Үүний 12 цагт нь бид нэр сэрүүн байдаг. Энэ цагийг хүмүүс ажиллаж, амарч, суралцаж, ер нь юм бүхнийг хийж амьдрал хэмээх далай халигж залгиж байдаг. За тэгвэл ажил дээр гарсан ихэнх хүмүүс энэ 12 цагийг хөвчлэн нэг юмаа давтаж автомат горим дээрээ тавьж өнгөрөөдөг. Ер нь бол мэргэжилтэд дургүй хүмүүс л дээ. Миний харах өнцгөр амьдралаа өөрч байгаа юм шиг л харагддаг. Тэд нэр хөвчлэн өөрсдөө зорилгыг энэ хугацаанд давхар хайсаар өөрөө цанаа алдаад юм шиг санагддаг. Ер нь бол амьдралаа өөрч байгаа юм шиг л миний нүдэнд харагддаг. За жишээлбэл машин байлаа гэж бодоход нэг л эрэг шугам болж хувийнээс гарах бүтээмж асар багтай стресстэйгээр ажиллаж тэгээ ийм байдлаар 10-20 жил гүрэж хөгшөрсөн хойно Азтай хэдэн л бага хугацааг өөрийнхөө хүсснээр амьдарч байх шиг жоохон хөгшөрч тий. Харин анимашн гэх мэргэжлийг сонгосон үүнд үнэхээр дуртай бол ажил нь ажил биш болдог. Тэд нэр үнэхээр л сонирхолтойгоор амьдардаг. Ямар нэгэн ажлаа хийгээд дараа нь хийсэн юм хараад тэр нь хүмүүс төрөхөд тэд нэр яг л өвдөлт багтай төрсэн эмэгтэй шиг л аз жаргалыг мэдэрдэг. Бас хийсэн ажлууд маань одоо цагт интернетэд үлдэж бидний мэдэх боломжгүй өчнөө аргаар хин нэгэн дурам заргийн галыг бадраад байдаг. Энэ мэргэжил нь ер нь бол агаараас мөнгө олгож байгаатай адилхан л дээ. Чи хэрвээ сэтгэж хийж чадчихлаа бол толгойч нь алтны урхай болох боломжтой. Маш зөв замаар мөнгө олно л доо. Тийм ээ. Тэгэхээр энэ мэргэжил нь маш өгөөжтэй байдаг. Сайн хийж чадчихлаа. Чадахгүй бол хөөж биш хараалал л доо. Бизнес өнцгөөс нь харвал Монголд энэ зах зээл хээр тал шиг л хов хоосон байна. Энэ өнцгөөс хүмүүс хараад энэ салбар руу орж эхэлдэг тийм ээ. Зөндөө ашиг нүдэнд нь харагдал орж ирдэг. Ингэж орсон хүмүүсийн хүсэл зоригоос би төрсөн. Бараг 10 гаруй жил би хүмүүсийн шатж байгааг харж, мөн хамт шатаж бүтлгүүдэж болох бүхэл зүйлийг харлаа. Гэхдээ эргээд харахад энэ бүх зүйлээс бас баггүй туршлагыг хурааж хэмжсэн. За ийш орсон хүмүүсийн алдааг энгийнээр ойлгомжтой тайлбарлая гэвэл бид бүхэн гадаадуудыг харж тэднийг дуурайж хөгжиж байдаг. Ер нь бүхэл зүйл төр тиймэрхүү зарчмаар явдаг. Энэ зарчим нь бас үр дүнгээ өгдөг. Харин анимашн салбарт гадаад студийн ажиллах механизмыг дуурай гэхээр бүгд өвхлийн замд ороод нуруугаа авахулдаг. Тэгээд санхүү мөнгөөрөө хохироод өрөө төлөхийн төлөө амьдарч эхэлдэг. За ихэд бүр энгийнээр тайлгаж оролдвол англи хэлийг маш сайн эзэмшээд цэвэр монгол хөдөөний ахгүйтэй англиар л ойлголцох гэдэг юм. Гэхдээ жоохон амттай тайлбар мөн үү. За дэлгэрүүлж тайлбарлавал гадаад студ бүх ажлаа маш сайн задлж энэ ажлыг тэр хийн, энэ ажлыг тэр хийн гээд том багийг маш сайн системтэй үр дүнтэйгээр ажиллуулж чаддаг. Монголд харин ингэж ажиллах гэхээр санхүүгийн болоод хүний нөөцийн чадамжийн асуудалтай тулгардаг. Том баг бүрдүүлж тэр багийн санхүүгийн асуудал маш өндөр болж өөр өгөөж нь жоохон унах үед хүндхэн байдалд орж сэтгэл санаа болон санхүүгийн паникт багаар орж хийгдсэн анимашн мөн гарсан хойно зардлаа нөхөх магадлалч бас л бараан байх магадaltaй. Бид бүхэн гадаадын зах зээл дээрх анимашнтай өрсөлдөн бас монголчууд 3 сая учраас хэрэглэгч багтаад тооцогдно. Төсөл ихлүүлж байгаа хүмүүс бүр юугаач мэдэхгүй цэвэр хүсэл зоригоороо уухайлан зээлч юм уу эсвэл хураач хуримтлуулсан мөнгөө цацаж бас өөртөө таарсан хэдэг хүмүүсийг цуглуулсан. Бүгдээрээ нөхрөө ондгаар. Тэгээд суурь нь буруу баригдсан байсан шиг хацаагаад л хэлдэг. Тэгээд ямар ч байсан үр дүнд нь ихэнх нь мэдэхгүйгээ мэдэж асуудлаач тодорхойлж чадахгүй таран очицод. Харин зарим хэдэн зөвхөн хэдэн л цаашаа зөв замаа олдог. Тоолоход ч амархан л та. Нэг юм уу 2 студиулээ. Амархан бооцдог. 3 сая үнээс асар зөвхөн л та. Энэ олон бүтлгүүдлээс надад шийдэл төрсөн. Ер нь юу болдог процессыг бүгдийг мэддэг хүн өөрөө болж байжчихлаа. Энэ асуудлыг шийдэх юм байна гэж одоо анимашн дотор болдог бүхэл процессын
анимашн чадах хэсгүүдийг мэдэж сурахыг зорж эхэлсэн. Үр дүнд нь зохиол жоохон ойлгосон, зохиол агуулга боловсруулж сурсан. Найруулга бас богино юм дээр хийж сурсан. За тэгээд саяхан ийм төсөлд орсон. Хамаг асуудал энэ амьдралаас зовдож мэдсэн бүх зүйлсээ энэ төслийг амжилттай болохын төлөө зориулсан. Тэгээд орж явахад санхүүгийн асуудал дээр бодлоо. 3 сарын санхүүгийн шийдэл. Би зохиол, найруулга, анимашн энэ 3 зүйл дээр үнэхээр их пуш ап хийсэн л дээ. Тэгэл бүгдэнд нь өөрийнхөө хэмжээнд оролцоод нэг ангийн продакшныг 3 хүний дэмжтэй хийсэн. Нэг зураач маань бас бэкграунд цаангаа өөр давхар ажлыг ч юм уу хийсэн. За нөгөө маань аниматор, тэр аниматор маань өөрөө суралцж байгаа. Ер нь бол энэ төсөл эхлэхэд надаас суралцж эхэлсэн. Тэгээ ер нь бол энэ төслөөс хамаагүй хурдан сайжирч байгаа. Тэгээд би ингээд 3 хүний продакшны багаар тийм ээ 3 хүний продакшнаар 3 сарын хугацаанд 5 бэ нөгөө 6 минутын анимашн хийсэн. Тэгээ одоогийн нөхцөл байдалд бол ингэж хийх газар маш ховор. Ер нь бол ихэнх хүмүүс баг бүтшгүй зүйлтэй. Даанч заяа найс дараагийн ангийн их төсөв байхгүй. Oh shit. Би тэр үгийг сонсоод тийм ээ гайхамшигтэй. Энд чинь л биш үү дээ. Өцгөө нөх шахаад л бүтлгүүтлээ гэдэг бодол толгойд гоё орсон шүү. Ямар ч байсан дараагийн удаа энэ алдсан хэсгээ шийднэ гэсэн бодол толгойд байсан ирлээ. За тэгээд хаад үзэрээ тэр анимашн ямар болсон байна гэдэг сэтгэлдээ үлдээл гоё л байна. Тоби биби гэдэг нэг юм байна. За үр дүндээ нэг богино хэмжээний анимашн гарч 2 хүн тодорхой хэмжээний анимашн төслийн процессыг мэдэрсэн бас суралцсан баха. Ийм юм бас. За тэгээд дараагийн хэсэгт би өөрлөгөө жоохон төвлөрсөн юм ярих гэж бодож байна. Нэг нь бол дизайн байна. Дизайн бол анимашн дээр нь салшгүй холбоотой гэж боддог. Тэр ер нь дараагийн хэсэгт би баг анимашнтай холбоотой дизайн хэсгүүдийг бүгдийг ярих гэж бодож байна. Тэгээд та сонирхолтой байл сэтгэлдээ үлдээгээд бай.